Булган аймгийн Бүрэг хангаа сумын нутагт олборлагчдын хил хязгаар улам тэлж малын бэлчээр тахилах дуул руу тулж иржээ. Бүрэг хангаа сумын Дэрст багийн нутагт Нүүдэлчин Айрон Ресурс гэх компани төмрийн хөдөр олборлох ашиглалтын лицензийг 2014 онд авсан ч огт үйл ажиллагаа явуулалгүй байснаа өнгөрсөн зунаас гинт ухаж эхэлжээ. Энэ компани тусгай зөвшөөрөлтөд талбай нь Дэрст багийн малчдын малын гол бэлчээр төдийгүй Эрдэнэс эцэг өгдөө нутглуулж ирсэн Үлзий тав нутгийн бөхчүүдийн шүтэн болсон Бүрэгдээ уулын арлуу оржээ. 2014 онд анх ашиглалтын лиценз авахдаа сум орон нутагт өгсөн амлалтаа ажил хэрэг болгоогүй Нүүдэлчин Айрон Ресурс компаниг энд төмрийн өдөр олборлохыг нутгийн иргэд өнгөрсөн зунаас хойш эсэргүүцсээр өдий хүрч байна. 7 жилийн өмнө энэ лицензийг анх авч явахдаа ямар уран гоё тонгодож яаж байсан гэдгийг малчт иргэд маань одоо иргэн санаж байна. Өнөөдөр тэгсэн үнэхээр одоо сум орон нутагт энэ малчтын амьдралд ямар ч наалттай зүйл хийгдэг өмөртөө гинтхэн 21 онд гарч ирж үйл ажиллагаа явуулна гэд. Явуулахдаа энэ малчт иргэдийн санал онолыг үл харгалзан нэлээд тийм одоо дээрэнгүй байдлаар үл тоосон байдлаар, үл хүндэтгсэн байдлаар хандаж асуудал шийдвэрлснээс болж одоо өнөөдрийн энэ асуудал явж байна л гэж ингэж бодож байна. Бүрэг хангаа сумын 967 га газар төмрийн өдөр олборлох Нүүдэлчин Айрон Ресурс компани нь Гавьяат эдийн засагт шүхэртийн үр хүүхдүүдтэйгээ хамтарч эзэмшдэг Нүүдэлчин группийн охин компани юм. Нүүдэлчин Айрон Ресурс компанид барилга хот байгуулалтын дэд сайд асан шүхэртийн лам зүрэн болон хожим тэдний хүргэн болсон улсын их хурлын гишүүн Ёндонгийн Отхон Баярнаар хувь эзэмшдэг байна. Сая 14 оноос тэгээд одоо 7 жил жуулаа 6 жил болоо. Энэ хооронд хэрэг өгсөөгд тэр үедээ тим хийнэ. Одоо манай хэрэгс дөнгөж маргаж өнөөдөр хүчилдэг маргаж тусна эхлээд гэрээс хар замын тавиад ирээсээ тэгэл одоо байгаль орчинд ирээсээ ямар ч нөлөөгүй зам сайхан засж өгнө. Тэгжээж ажиллаа хийнэ гэж. Гэхдээ тэр хооронд одоо 7 жил тэр хооронд ядахтай хийх юм танд энэ сум оронд замаа засаад. Өөр бүхэл юм хийгээд одоо манайх юм бүгдээр хийж гэлээ шүү. Одоо манайх үйл ажиллагаа явуулъя гэж бид ингээд нүүр бардыг. Тэгсэн чинь энэ хавар сурггүй байж байгаа энэ хавар гараад ирсэн боо юм болоод л ясан чинь хэн ч өвшөрсөн ч юм лээ ясан мөлий. Тэгээд газар ухаж ихсэн. Бууж янагаас ууж тэгсэн чинь харин жоохоо бидэд нэг санд 3-4 метр дөнгөж хөрсөөр ухаж тахт нь зогсоосон. За ингэ болохгүй та нар. Ингээд одоо яс журмаараа бид зөвшөөрөхгүй. Одоо энэ орон нутагт одоо энэ хангаа уулаа энэ балигын бичээр хайрлж хамгаална гэдэг. Энэ аяг бүгдээрээ зогсоосон. Тэгсэн зогсоосны дараа одоо тэгээд 8-7 сард яваад л гэсэн ухаал байна гэсэн. Хүн зөвшөөрөөгүй байхад одоо эдний өөрсийн одоо жарлын байшин дотор нь очиод нэг газар ухчуул уурна. Өөрсдөө газар нутагт амьдарч байгаа газар нутагтаараа өөрийн юм шиг малын дураараа бэлчих хэрэггүй болцсон. Тэгээд та нарын энэ талбай чинь зүгээр нэг туусчил тусна ингээл тэр машины чинь туус яаж гарч ийн. Тэр чинь яг хажууд нь бэлчиж энэ холбоо найл манайхны найдууд нь малын амаар бүтэн урж ийн. Тэр чинь мал чинь үүсэхгүй болж байна. Бид нэр эрүүл мах амьдрах хэвээр. Тийм үстэй. 2014 онд Нүүдэлчин Айрон Ресурс компани хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгохын тулд нутгийн иргэдэд уурхаагаас Эрдэнэт хүртэл 100 км хатуу училттай зам, 45 км агаарын шугам, баяжуулах үйлдвэрийг 2 жилийн дотор барьна хэмээн амлалт өгч сум багийн хурлаар дэмжлэг авчээ. Гэвч дээрх амлалтуудыг 2 жил байтугай 7 жил өнгөрсөн ч хийсэнгүй. Одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэж одоо тухайн үедээ бол багийн иргэдийг за тэгээ сумын иргэдийн төлөөлөгчдийн урд бол тийм амлалт тавьж байсан байдаг юм лээ. Тэрнээс хойш одоо орол үйл ажиллагаа явуулаг болохоор хийж чадаагүй л гэдэг. Энэ одоо Монгол улсад олгогдож болох хамгийн урт хугацаагаар буюу 30 жилээр лиценз 30 жилээр сумын иргэд бүгдээрээ эсэргүүцэл цуслагдана. Нүүдэлчин Айрон Ресурс компани өнгөрсөн 7 жилийн хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөд талбай дээр огт үйл ажиллагаа явуулаагүй. Ашигт малтмлын газарт X тайлан төлөвлөгөө өгсөөр иржээ. Нутгийн малчид уурхайн олборлтыг эрс эсэргүүцэж сум орон нутагтаа хандсанаар холбогдох албаныхан уурхай дээр хяналт шалгалт хийж бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар төр зогсоосон байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртлээр хурцджээ. Зогсоогоо шалгаад яхад болохоор бичиг баримтын бүрдэл дутуу байсан эднийх. Бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлээр оруулаад шалгаад материалжуулаад прокурорын бүртгэлд оруулсан. Прокурорын бүртгэлд оруулаад кинуулаад
харьяалаар арга хэмжээ авахулахаар аймгийн мэрэгжлийн алтрын байгууллага руу шилжүүлсэн. За шилжүүлээд Монгол Улсын зөрчлийн тухай хуулиар за уурхай дээр байх бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндслээр за цацрал байцаагч арга хэмжээ авсан байна. Гарч ирснээс нь хойш сум орон нутгийн хувьд бол 2-3 удаагийн хяналт шалгалт ажлын хэсгийг явуулж тэр бичиг баримт бусад юмнуудыг шалгасан. За бичиг баримт ялангуяа тэр багийн иргэдийн нийтийн хуралдахгүй байгаатай холбогдуулаад гараагүй бичиг баримтууд дутуу байсан. Энийг манайхан зөрчил дутлагчдэр нь илрүүлээд одоо манай цагдаа байгаль орчин газрынхан явсан. За тэгээд одоо 10 орчим сая төгрөгөөр торгосон баг. За аймгийн тэр мэрэгжлийн хяналт бусад одоо газрууд нь өгсөн. За тэгээд дараа нь аймгийн одоо иргэдийн хурлын даргаар ахлуулсан аймгийн мэрэгжлийн хяналт байгаль орчин цагдаагээд оролцсон ажлын үзүүлэлт ирээд энд ирээд үзэж хараа шалгаад явсаа. За дараачаар нь одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын одоо өдөржимчтэй Улаанбаатар хотоос одоо нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд ирж үзэж хараад шалгаад явсаа. Өнөөдөр хүртэл энэ компаниг одоо яг сумын засаг дарга буюу хуралд ийм хууль дүрмүүдийг зөрчөөд ингэсэн байна гэдэг юм бол ирээгүй байна. Нүүдэлчин Айрын ресурс компани 2021 онд байгаль орчны яамаар байгаль орчны наривчлсан үнэлгээний тодтогдол батлуулахын тулд багийн иргэдийн нийтийн хурлаар асуудал оруулах саналыг сумын иргэдийн хуралд тавьсан ч багийн иргэдийн нийтийн хурлаар энэ асуудлыг огт хэлэлцээгүй байна. 14 онд болохоор зэрэг багийн иргэдийн нийтийн хуралдуулаад 2 хэсэг газар хуралдсан. Маань Багдулааны өв баг гозгорт инкваторын хотод нэг хэсгийг хуралдуулаад цаана Бацүх гэдэг айлын хотод нэг хэсгийг хуралдуулж ирсэн. Тэгээд маанасаа болохоор зэрэг 44 хүн татгалзаж гараад 13 хүн дэмжиж цаашаа очсон. Тэгээд цаана хуралдаад яасан манай багийн ихэнх малчид болохоор тэр цаашаа олон уурхай айл малчид байдаг болохоор цааталтаа давуу олон саналыг аваад 14 онд 2014 онд багийн иргэдийн нийтийн хурлаар орсон гээ. За баг гэлтгөө одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бас орсон юм бил. Бичиг баримт бид нар бол одоо өөрсдөө тайлбарлаж байгаа нь бол 2014 онд бид нар хуулийн дагуу бичиг баримт авчихсан. За энэ маа нөгөө хуулийнхаа заалтаар дахин 5 жилийн дараа тодтголоор дахиж багийн иргэдийн нийтийн хурлаар орох хэрэгтэй юм байна лээ. За энэгээр орох хэрэгтэй боловч одоо яг багийн иргэдийн нийтийн хурал маань сая 9 сард болсон. Өнгөрөх 9 сард болоод за энэ тухай хурлаар бол иргэд маань бол энэ уурхайг бид нөр ажиллуулахгүй. За эндний одоо хэлцэх асуудлыг бид нэр дэмжих ч юм уу одоо сонсох тийм шаардлага байхгүй гэдэг үтнээс одоо багийн иргэдийн нийтийн хурлын хэлцэх асуудлаас ингээ хасаад ороолог байх. Багийн иргэдийн нийтийн хуралдаагүй ч компани удирдлагууд өөрсдөө нутгийн айлуудаар явж 100 гаруй иргэний санал авсан хэмээн байгаль орчны яамаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодтогдлыг батлуулжээ. Дээрсд багийн иргэдийн нийтийн хурлаар Нүүдэлчин Айрын ресурс компани ашиглалтай холбоотой асуудлыг хэлэлцээгүй байхад байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодтогдлыг баталсан нь өөрөө анхаарал татаж байгаа юм. Иргэдийн саналыг авахын тулд Нүүдэлчин Айрын ресурс компани удирдлагууд айлуудад бэлэн мөнгө уутанд хийж өгсөн нь иргэдийг худалдаж авах зорилготой хууль бус үйлдэл гэж нутгийнхан үзэж байна. Сургуулийн хүүхдийг хичээлдээ орох гэж байгааг дайдамдуулаад заримдаа тэр их усэр байгаа баримтаа ярьж байгаа учраас мөнгө төгрөг өхийг завдсан гэж байгаа. Тэгээд танаа би чихэргүй ирчлээ. Би одоо танах эдэн хүүхдээ юм бэ? Мөнгө өгөө. Тэгээд зарим бичиг үсэг тайлбарлахчгүйгээр хүмүүсээс тэгтээ энд нөлөөлийн хүрээний биш олон улсуудаас авсан байгаа. Зүгээр л гарын үсэг байгаа байхгүй хүмүүсийн. Энэ юу ч илэрхийлэхгүй, юу ч батлахгүй. Энийг яг байгаль орчны үнэлгээ хууль бус гэж үзэж байгаа нь бол багийн иргэдийн хурал юуг зүй бусаар хурлын одоо аргагүй байдлын далимдуулж заримд нь мөнгө төгрөг өгч зарим нь одоо дал дуурхай байгуулд нь яан ийнч гэсэн ингэжээж авсан учраас би энэ байгаль орчны үнэлгээг хүчингүй энэ нийтийн хурлын ямар нэгэн портфолио зөвшөөрөл байхгүй бол яах гэж нийтийн иргэдийн хурал гэж байгаа. Нэг хүний гарын үсгийг авах юм бол хинч гэсэн явна шүү дээ. Ямар ч багийнхны бүрэлдэхүүн өөрснөө ламсрангийн авгаан хүүхэд нь инженер нь энэ хүн эднэр ингээд өөрснөө яваад авцсан байхгүй. Холуурхан шиг тойроод ийм юм болсон тийм биз дээ. Та өгсөн бодлож аваагүй та тэрийг нот. Юу өгсөн нэг та нарт би нэг айлд чихэр цаастаа орж болох байхаа хичтэй. Тэрийг би бүх шатны байгууллагаар шалгуулахад бол бэлэн байна. Би тавилгаалтай төвлөх газарт нь шалгуулж болно.
Бүрэг хангас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тус компани байгаль орчны үнэлгээний тодтголыг батлахдаа сум багийн ямар санал шийдвэрт үндэслэн баталсан талаар тайлбар авахар албан бичгээр хандсан ч хариу өгөөгүй байна. 11 сарын эхээр Бүрэг хангас сумын Дэрст багийн иргэд нутгийн зөвлөлтөөгөө хамтран нүүдэлчин айрын ресурс компани уурхай дээр очиж үйл ажиллагаа зогсоох шаардлага тавилаа. Бүрэг хангас сумын туулгын сав дагавх газар нутаг нэгэнтээ уул уурхайн төрөлтөнд орж экологийн суурилд өртөн ухсан нөх овоолсон шорооволж олон арга малчид өвлжээ хаварж байгаа алдсан билээ. Хариуцлага уул уурхайн балгаар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж сум оронд сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж малчид бэлчээрийн хомсолд ороод байгаа нь туйл юм нэ. Иргэдийн үйл мэдэг хэрхэнд бүдүүлгээр халдаж, бэлэн мөнгө тараан, малчдын бодол санааг төөрөлдүүлэн, хооронд нь муудалцуулж, газар нутгийн минь хууль бусаар булаан авах гэсэн бусармгийн үйлдэлийг чинь эстивчин авилгалтай тэмцэх газар, хууль шатны зохих байгууллага тандна гэдгээ илэрхийлж байна. Өссөн төрсөн нутаг, малын бэлчээр, эртний шүтэн уул усаа хамгаалахын төлөө нутгийн зан олон нэгэн сэтгэлээр нэгдэж хамтран тууштай тэмцгээ үүгээр мэдэгдэж байна. Хууль бус хариуцлага уул уурхайн үйл ажиллагаад даруй зогсоохыг шаардаж байна. Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн төлөө зөвлөлийн дарга Т. Үлзийбаатар. Нүүдэлчин айрын ресурс компани 200 га газрыг ухна гэж мэдгдсэн ч тус компани ашиглалтын лицензийн талбай нь 967 га газрыг хамарч байна. Одоо бие малчийн хүний хувьд хэлэхэд бол тэр 967 га ухаар авна гэдэг бол үнэхээр биднэрт бол айгүй хэцүү байна. 9 га ногоон жил тарих га бараг олдохгүй байхад тэрийг ухаар авч ийн гэдэг бол үнэхээр хэцүү. Сумаас бидэд 25 га нэг бүлд 25 га өгөхөд 105 60000 ногоон жил гарсан. 25 гад. Тэгэхдээ 967 га гэдэг бол асар их тэрийг ухаар авна гэдэг бол бүр хажууд өөр их малчд биднэрт л үнэхээр хэцүү. Тэргээр ойрын бэлчээр ус тоос зам харгуй ерөөсө бүхэл юм устгаа 967 га газраас ухахгүй хэсгээ сум орон нутагтаа буцааж өгнө гэдгээ амлалаа. Би яг компанийн зүгээс та бүгдтэй хэлэхэд бол би яг энэ ашиглахгүй байгаа талбайгаа улс сум орон нутагт нь буцааж өгнө гэдгээ амлая. Би маргааш албан бичгийн ашиглалтын газар өгнө. Одоо нэгт малын бэлчээр дээр нь энэ сайхан гундагшин байгаль за хоёрт энэ уул ус шүтэж явдаг энэ уул усыг бол одоо хулахгүй гэдэг юм үднэс одоо иргэд маань бол одоо тэмцлийн хэлбэртэй ингээд сум орон нутгийнхаа удирдлагууд баг баригдынхаа удирдлагуудаа ингээд нэгдээд явж байна. Ингээд шууд ухаал шороо бужигнуулаад ингээд бөөнд хоос үүсгээл тэгээд цөлжилт бий болгоод мөр нүлэн айгүй өөрөө цаана хор уршигтай байхгүй. Сүүлдээ эн чинь бэлчээрийн даацч угаасаа энэ сум чи өөрөө хитэрсэн байгаа. Тэнд нь очин нөгөө малнаасаа болон бэлчээрээсээ болоод хэрэлдэж зодтолдоод нэг одоо үгүй хийж байгаа ч асуудлууд одоо зөндөө гарч байгаа шүү дээ. Уурхай олборлтын асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаар хилцүүлэхгүйгээр иргэдэд мөнгө төгрөг өгч гарын үсгийг нь авсан илт хууль бус үйлдэл. Ийм хууль бус үйлдлийг үндэслэн байгаль орчны наривчлсан үнэлгээний тодтгол баталсан байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад нүүдэлчин айрын ресурс компани үйл ажиллагааг зогсоож лицензийг нь цуцлуулах хүсэлт шаардлагыг нутгийн иргэдийн зүгээс тавиад байна. Өвөг дээдсийг нутаглуулсан ариун тагшин газрыг ухах байтугай хүндхийгч зээрлдэг Монгол уламжлалаа дагаж өвгдийг нутаглуулсан Үлзий товоо бөхчүүдийн хиймэр сүлд оршсон бүрэгдээ улаа бүтнээр нь авч үлдэхийн төлөө нутгийн иргэд нэгдэж тэмцэхээр болжээ.